Хүүхдийн урлагийн нэг гайхамшиг төрөл нь дарахны уруул байдаг. Бидний өвөг дээд үеийн дарахчууд маань эртнээс хайлах, хэлбэх, эрчлэх, сийлэх, жийжүүдэх гээд уламжлалт арга барилыг чадварлаг эзэмшсэн хүмүүс байсан. Монгол дарахчуудын бүтээлийн их загвар зураг болон дарахны бүх төрлийн багажийг өөрсдөө хийдэг баялаг уламжлалт туршлагатай байжээ. Монголын дарахчуудын бүтээн төрөх уламжлалт сонгодог арга барил нь дотроо бүс нутгийн болон урлаг арга барилаасаа шалтгаалan олон хэв маяг хийц загварын ялгаатайгаар уламжлалт иржээ. Тухайлах юм бол Монгол дарахны нэрд гарсан Батноров, Боржгон, Ноён Сэрвэ, Далай Чонхор вангийн зэрэг олон хийцийг дурджуулна. Эдгээр нь тухайн бүс нутгийн ард түмний заншил, голлон эрхэлж байсан аж ахуй, соёл, оюун сэтгэхийн онцлогтой уялдан өөрийн өвөрмөц донж төрхийг хадгалсан байдаг. Ер нь 3 үе жигдэрсэн хүнийг дархан хүн гэдгээ. Ухаан, нүд, гарын ургуурав тэгшэрч байж жинхэнэ бүтээл төрдөг. Тэгвэл манайд Монгол дарахны ур ухааныг өвлөн авч бүтээн төрөж байгаа залхамж халаа болсон хүүхдүүдийн талаар дараагийн сурвалжлагаа хүргье. Монгол дарахны уур хийц утга төгс байдаг нь манай ард түмний заншил нүүдэлчин ахуйтай салшгүй холбоотой. Энэ уламжлалыг үйлдвэр урлалын сургуулийн дарахны ангийн хүүхдүүд улам бүр баяжуулан сайжруулж ур ухаанаа нэмэн урлан бүтээж байна. BMJ анхын сургуульд 2 жилийн өмнө орж ирсэн. Тэр үедээ дарахны урдын талаар ямар ч ойлголтгүй байжээ. Харин одоо ангийнхаа хамгийн уран хүүхэд дан ганц зэс гуйл мөнгөөр уралхаас гадна чулуун дээр металл эдлэлийг тогтоон хослуулах шинэ аргыг бүтээлдээ ашиглаж байна. Өөрсдөө зохиомжлоо. Тэгээд хэрвээ тэр нь сайн болох юм бол багш батлна. Тэгээд батлагдсан зохиомжийн дагуу юм аа. Энэ жилийн хагас жилээр мөнгөнд товч хийсэн. Тэгээд тэр товчийг хийх гэж эхлээд нэг ондоо хэлбэрээр хийх гэж үзээ. Тэгээ нөгөөх нь болохгүй дахиж хийгээд яг шалгалтын өмнөх өдөр өглөө өнгөлөөд босгосон. Тэгээд тэр л их удсан да. Монгол дарахны ур ухаанд суралцсан бүтээл төрөнд гэдэг бол зөвхөн эр хүний хийдэг ажил биш болжээ. Чанцал тулам одоо төгсөх ангийн сурагч зөвхөн хичээл дээрээ мөнгөөр юм хийхээс гадна өөрийн хэрэглээний эмэг зүйлтэй хийгээд зүүжигдэх гин. Тийг энийг бүрчлээ одоо гараар зөхөж ийх үү? Тийм, энэ бол цутгаар яг ингээл гараал ирнэ л дээ. Тэгээд энийг цуцсныхаа дараа бас нарийн заслын багжаар засна. Тний одоо сургуулаа төгсөөд диплом хамгаалж маш төгсөөд юу хийж бодож байна? Төгсөөд бол тэгээд ажлын байран дээр шууд гарна гэсэн тийм бэлэн байгаа. Дархан хүн бурхан ухаантай гэдэг шиг жинхэнэ багш бол төрмөл авьяасыг дагаж нахиалсан ариун хөдөлмөр зүтгэл мэдрэмжийг услаж ургуулдаг. Орчин үед Монгол гар хийцийн үнэт бүтээлүүд ховордоод байгаа. Хэвэн зутгаж хэд хялбаршуулсан хэрэглээний эзүүлсэхнэр Монгол дарахны ур хийцийг төсөөлж болохгүй юм аа. Дэлгүүр хошоо, элдвэрийн даавада гар хийцэнүүд бас хитрхи бас энэ үйлдвэрлэлийн жон хитрхи бас нэмгэн. Дээрээс нь одоо ур хийц муутай. Тэгээд энэ үйлдвэрлэлийн стандарт чанарыг хангахгүй. Гар хийц гэдэг юм бол одоо бас дахин давтчихгүй утгаараа их өвөрмөцөлтөө. Энийг л би одоо аль болох өвлүүлж үлдээх санаатай. Хүүхд болгонд бас ингээд тусдын чиглэл бариулвал арай илүү үр дүнтэй гэж бодоод. Би зарим хүүхдүүд бол хөөмөл, тэгэл зутгуур, тэгээ ганц сэлбэр, дээрээс халуун төмөргөд чиглэлээр нөөцтэй сонирхож байгаа юм. Зааж өгөх илүү үзчихье. Манай дарахчууд эрт үеэс ямар ч зүйлийг ганц хувил үйлддэг байжээ. Тэр нь хизээч давтагдчихгүй. Энэ л чанар нь дэлхийд гайхагдсан Монгол дарахны уур хийц хэв маягийг бий болгожээ. Үнэт эдлэл алт мөнгөний урлагийг уламжлан авч ирээдүйн хожтой дамжуулах залхамж бол энэ хүүхдүүд юм аа.